Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнтэйгээ энерги хамгаалахын тулд маш болгоомжтой хуваалцах ёстой 5 зүйлийн талаар зөөлнөөр ярилцах болно. Бидний олонх нь өөрийн талаар хит ихийг дэлгэж, өөрийгөө тайлбарлаж, зөвтгөхөд сургагдсан байдаг. Бидний зүрх сэтгэлийг сонсох тэр итгэлийг олж аваагүй хүмүүсийн өмнө хүртэл сэтгэлээ одолж, дотоод мэдрэмжээ асгаж ярьдаг. Тэгээд дараа нь яагаад ядарсан, жижигэрсэн, эсвэл эцсэн мэдрэмжтэй байгаагаа гайхдаг. Үргэлж бусдаас айж, эмээж амьдрах ёстой учраас биш, харин та өөрийн дотроо хүчтэй, тодорхой, хамгаалагдсан мэдрэмжтэй байгаасай гэж би хүсэж байгаа юм. Чимээгүй байх нь сул дорой байдал биш. Чимээгүй байх нь хамгаалалт юм. Та өөрийн үгийг жижигхэн үр гэж бодоорой. Та ярьж байх бүртээ тэдгээр үрийг хаа нэгтээ тарьж байдаг. Зарим хөрсөн зөөлөн шин тэжээлтэй байдаг бол зарим хөрсөн хүйтэн чулуурхаг бөгөөд таныг тэтгэж чаддаггүй. Бид хамгийн үнэтэй өрнүүдээ зүгээр л зам дээр хачигдаггүй. Бид хаан тарихаа сонгодог. Та ямар нэг түүх ярих бүртээ эрчмийн жижигхэн гэрээ байгуулж байдаг. Та тэр түүхийг өөрийн оюун санаандаа дахин амьлуулж, нөгөө хүнийг ч бас тэр эрчим рүү урьж байдаг. Хэрэв сонсож байгаа хүмүүстэй нь сайхан сэтгэлтэй хүмүүс бол тэд таны мэдрэмжийг хуваалцаж, өөрчлөхөд тань тусалж чадна. Харин хэрэв тэд хайхрамжгүй бол шүүмжилж, ховжив ярьж, үл тоож, эсвэл зүгээр л ойлгохгүй өнгөрч магадгүй. Хүн бүрт таны эмзэг мэдрэмжийг зөөлнөөр тосч авах чадвар байдаггүй. Тиймээс би үргэлж та эмзэг зүйлээ хуваалцахын өмнө төр зогсоод 3 энгийн асуултыг өөрөөсөө асуугаарай гэж хэлдэг. Нэгдүгээрт, энэ хүн миний зүрх сэтгэлд аюултай хүн мөн үү? Хоёрдугаарт, үүнийг хэлэх нь намайг эдгэрхэд туслах уу? Эсвэл би зүгээр л өвдөлтөө барих савгүйгээс болоод асгаж байна уу? Гуравдугаарт, яг одоо би жинхэнэ холбоо ойлголтыг хайж байна уу? Эсвэл зүгээр л хүлээн зөвшөөрөл сайшаал хүсэж байна уу? Эдгээр 3 жижиг асуулт бол таны эрчмийг шүүлтүүр. Энэ асуултууд таны үгийг хаадаггүй, зүгээр л таны нүдийг нээж өгдөг. Та ялган таних хэрэгтэй. Таны түүхийг хайраар хүлээн авч чаддаггүй хүнд та заавал ярих үүрэггүй. Одоо бусдад болгоомжтой ярих ёстой зүйлсийн тухай ярилцъя. Эхнийх нь таны харамсал. Бид бүгдэд харамсал байдаг. Хүн бүр би ингээгүй бол, тэгсэн бол гэсэн урт жагсаалт гаргаж чадна. Хэрэв бид болгоомжтой байхгүй бол тэр хуучин мөчүүд бидний араас чирэгдсэн жижиг гинж болж хуурдаг. Та өөрийн харамслаа хиндэж хамаагүй, эмх цэгцгүй, сэтгэл хөдлөлөөр ярьж эхлэх үед та өөрийгөө чөлөөлж байгаа биш. Та зүгээр л хуучин хог ургамал дээр шинэ ус асгаж байгаа. Та биеэрээ ичгүүрийг дахин мэдэрч, мэдрэлийн систем тань чангарч, оюун санаа тань харвуу би ийм л хүн, алдаа гаргадаг хүн
гэж хэлдэг. Таны харамслыг зарим хүмүүс сонсоод чимээгүйх нь танд шошго зүүн. Зарим нь таны өнгөрснийг дараа нь зэвсэг болгон ашиглана. Харин зарим нь толгойс ихсэрч таныг дэмжихийн оронд буруутгах мэдрэмжийг уламтэж байна. Тиймээс би танд нэг зүйлийг сануулахыг хүсэж байна. Өнгөрсөн харамсалд одоо цагт орших нэг л үүрэг бий. Энэ нь мэргэн ухаан болох. Таны харамсал бол бусад хүмүүсийн үзвэр, ярианы сэдэв биш. Тэд бол таны суралцах ёстой сайн багш нар. Тиймээс нэг түүхийг дахин ярьж явахын оронд би таныг нэг зүйлийг хийхийг урьж байна. Үзэг аваад дараах асуултыг бич. Тэр харилцаа таны өөрийн үн цэний тухай юу заасан бэ? Тэр санхүүгийн алдаа хязгаар тогтоох эсвэл өөртөө итгэх тухай юу заасан бэ? Та ярмаар байсан ч дуугүй өнгөрсөн тэр мөч таны дуу хоолойны үн цэнийн тухай юу заасан бэ? Ингэж асууж бичиж эхлэх үед харамсал тодорхой ойлголт болон хуурч эхэлдэг. Тэгээд хэрэв та хуваалцахыг хүсвэл маш болгоомжтой сонго. Зөвхөн таныг өргөж дэмждэг, эмзэг байдлыг зэвсэг болгодоггүй. Мөн бид тухайн үедээ мэдэж байсан ухаарал, ойлголтын хүрээнд чадлаараа хамгийн сайнаараа хичээсэн гэдгийг ойлгодог хүнтэй л хуваалц. Та бүр ингэж ч хэлж болно. Би өнгөрснөөсөө нэг зүйлийг ярмаар байна. Шүүмжлүүлэхийн тулд биш, харин юу сурсан бэ гэдгээ хуваалцахын тулд гэж хэлж болно. Ингэснээр ярианы өнгөөс тодорхой болдог. Ингэхдээ л харамсал мэргэн ухаан болж хувирна. Мэргэн ухаан бол бусдад бэлэг болгон хуваалцаж болдог зүйл. Харин таны дотор байгаа тэр нээлттэй шарах бол бусдад хамаатай зүйл биш. Таны өөрийн эдгэрэлд хамаарах зүйл. Одоо таны хамгаалах ёстой 2 дахь зүйлийн тухай ярив. Энэ бол таны өвдөлт. Ялангуяа шинэхэн өвдөлт. Хүрэхэд цохилж, шархирч байдаг тэр төрлийн өвдөлт. Өвдөлт нь мэдрэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх, хүндлэгдэх, мөн суллагдах хэрэгтэй. Харин дахин ярьдаг түүх болох шаардлагагүй. Та өвдөлттэй түүхээ ямар ч хамгаалтгүйгээр маш дэлгэрэнгүй ярьж эхлэх бүрдээ таны бие тэр өвдөлтийг дахин болж байгаа мэт мэдэрдэг. Таны зүрх хурдан цохилж, цээж чангарч, эрүү зангирч эхэлдэг. Та өвдөлтийг өөрөөрөө дамжуулан гаргаж байгаа биш. Та түүнийг дахин эргэлдүүлж байгаа. Эдгэрхийн тулд хуваалцах нь гацаж үлдэхийн тулд хуваалцахаас огт өөр. Мэдрэлийн системдээ өвдөлтөө хадгалж, дотор нь майхан барихын оронд ярих хүсэл төрөх үедээ 3 энгийн өгүүлбэр ашиглаарай. Нэгдүгээрт ийм зүйл болсон. Үүнийг товч бөгөөд бодтой хэл. Драмын зохиол шиг урт тайлбар хэрэггүй. Хоёрдугаарт би ингэж мэдэрч байна. Гунигтай, сэтгэл гонсоосон, айдастай, ууртай гэх мэт мэдрэмжээ гэрэлт гарга.
Гуравдугаарт одоо надад хэрэгтэй зүйл бол жишээ нь дэмжлэг, тэврэлт, бага зэрэг орон зай, амралт, шийдэл, эсвэл зүгээр л 5 минут сонсох хүн гэж хэлээрэй. Та сонсож байгаа найздаа би 5 минут ярьж болох уу? Тэгээд цаг дуусахад зогсъё гэж хэлж болно. Ийм цагийн хязгаар нь таныг тэр хуучин мөч рүү улам гүн гүнзгий эргүүлж татагдахаас хамгаалдаг. Хэрэв таны ярьж байгаа хүн таны мэдрэмжийг хүндэтгэж чадахгүй, яриаг өөрлөгөө эргүүлж, эсвэл таныг багаар үнэлж эхэлбэл энэ нь ч бас чухал мэдээлэл юм. Энэ нь та хэд мэдрэмтгий гэсэн үг биш. Зүгээр л энэ газар таны эмзэг байдлыг хадгалах зөв газар биш гэсэн үг юм. Ийм үед өөртөө буцаж ир. Гараа зүрхэн дээрээ тавиад ингэж хэл. Миний өвдөлт бол бодит. Би үүнийг энэрэнгүйгээр тэрч сурах замдаа явж байна. Дараа нь түүхийн үлдсэн хэсгийг өөрийн тэмдэглэлийн дэвтэрт эсвэл сэтгэл зүйчэд эсвэл өөрийгөө төв болгож ярихгүйгээр тантай хамт тухгүй мэдрэмжийг төвчж чаддаг гэдгээ харуулсан хүнд хуваалц. Өөрийн эрч хүчийг хамгаалах нь хүйтийн хүндий байна гэсэн үг биш гэдгийг та санаарай. Харин та ухаалаг байна гэсэн үг. Та өөрийн асуудлаа бүгдийг ярихгүй байх ч эрхтэй. Амьдралынхаа зарим бүлгийг мэргэн ухаан болон төлөвшөх хүртэл нь өөрийн дотоод ертөнцтэй хийдэг яриа болгон хадгалж үлдээх эрх танд бий. Би нэг зүйл туулж байна. Гэхдээ би одоохондоо үүнийг бүрэн олгож дуусаагүй байна гэж та хэлж болно. Тэгээд дэлгэрэнгүйг нь өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ хадгалж болно. Та 20 энгийн сонсогчийн оронд итгэлтэй нэг эсвэл 2 зүрхийг сонгох хэрэгтэй. Үүнийг дадал болгож эхлэхэд таны бие хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаараарай. Та ил гарсан мэт мэдрэмж бага зэрэг багасж, илүү тогтвортой, бас өөрийнхөө өмнө илүү хүндлэгдсэн мэт мэдэрч эхэлнэ. Энэ бол өөрийгөө хайрлах үйлдэл юм. Энэ бол та өөрийн дотоод гэрийн хамгаалагч болж байгаа нь юм. Одоо үргэлжлүүлэн та болгоомжтой хуваалцах ёстой бусад зүйлсийн тухай ярилцах болно. Учир нь сонсогч бүр эдгээгч биш. Мөн өрөө бүр таны оршихуйг хүртэх эрхтэй биш. Одоо маш эмзэг бөгөөд хүчтэй нэг зүйлийн тухай ярилцъя. Бид бусдын тухай хэрхэн ярьдаг? Мөн бид мөнгөний талаар хэрхэн ярьдаг вэ гэдэг тухай. Та үнийг сонсож байхдаа би таныг зэмлэж байна гэж бүү бодоорой. Харин би таны хажууд суугаад таны гарыг атгаад зөөлнөр хэлж байна гэж төсөөлөөрэй. Та халамж, мэдрэмж, харьяаллыг хүсдэг. Заримдаа тэр харьяалагдах хүсэлтэд бид өөрсдийгөө илүү жижиг, илүү түгшүүртэй, илүү хяналтаа алдсан мэт мэдрүүлдэг зан үйлд автдаг. Бид жаахан хов ярьдаг, жаахан гомдолдог.
Тэгээд өөрсдөдөө энэ бол хоргүй зүйл гэж хэлдэг. Гэхдээ эрчим хизээж төвийг сахисан байдаггүй. Таны хэлсэн үг бүр нэг бол таны амар амгаланг тэжээдэг, эсвэл таны айдас түгшүүрийг тэжээдэг. Тиймээс одоо зөөлөн инэрэнгүй байдлаар та маш болгоомжтой байх ёстой хоёр зүйлийг ярилцъя. Нэгдүг нь бусдын нууцыг хуваалцах. Хоёр дахь нь санхүүгийн бэрхшээлээ өөрийн үндсэнтэй холбож ярих. Та нэг хорон бодоод үзээрэй. Хамгийн сүүлд хизээ та хэн нэгэнтэй хамт сууж байгаад яриа аажмаар тэнд байхгүй 3 дахь хүний тухай ярьж эхэлсэн бэ? Магадгүй эхлэл нь гимгүй байсан байх. Магадгүй тэр яриа нь дотн харилцаа мэт санагдсан байх. Бид энэ мэдээллийг хуваалцаж байгаа учраас бид ойр дотн байна гэсэн мэдрэмж. Гэхдээ таны биеийн хаа нэгтээ та жижигхэн чангарлыг мэдэрсэн үү? Цээжинд эсвэл гидсэнд багахан хүнд оргиж байсан уу? Энэ бол таны дотоод мэргэн ухаан энэ зөв биш гэж шивнэж байгаа хэрэг. Хов яриа нь холбоо мэт мэдрэгдэж болох ч үнэндээ таны ёс суртахуунаас тасарсан, мөн ярьж байгаа тэр хүнээс тасарсан байдал дээр суурилдаг. Бид хэн нэгний хувийн өвдөлт, алдаа, нууцын тухай ярих үед бид тодорхой нэг эрчмийг ертөнц рүү илгээдэг. Би дотн харилцааг 6 цэнгэлээр сольж байна гэсэн дохио. Сонсож байгаа хүмүүс ч үүнийг мэдэрдэг. Тэд үүнийг чангаар хэлэхгүй байж магадгүй. Тэд инээж магадгүй. Тэд улам ойртож сонсож магадгүй. Гэхдээ дотор нь нэг жижигхэн дуу хоолой ингэж асуудаг. Тэр хүний тухай ингэж ярьж байвал би байхгүй үед миний тухай юу хэлэх бол гэсэн бодол орж ирдэг. Итгэл гэдэг зөвхөн та юу хэлдгээр биш, мөн та юу хэлэхээс татгалздгаар бий болдог. Хэн нэгэн танд сэтгэлээ нээж ярих бүртээ тэд таны гарн дээр жижигхэн дулаан лаа тавьж өгдөг. Тэр лаан тэдний эмзэг байдал, төөрөгдөл, ичгүүр, найдвараар бүтсэн байдаг. Таны үүрэг бол тэр лааг бариад агаарт намруулж гудамжаар гүйж явах биш. Таны үүрэг бол галын дөлөө хамгаалах юм. Хэн нэгний нууцыг хамгаалах үед та тэдний хүн чанарыг мөн өөрийнхөө хүн чанарыг хүндэтгэж байдаг. Бусдын хувийн орон зайг ариун зүйл мэт хадгалах нь өөрөө өөрийгөө хүндлэх мэдрэмжийг хамгийн хурдан өсгөдөг аргуудын нэг. Та өөртөө би итгэж болох хүн гэж хэлж байна гэсэн үг. Бас нэг зүйлийг санаарай. Үнэхээр аюулгүй хүмүүс зөв төрлийн харилцааг татдаг соронц болдог. Та хов яриаг тэжээхээ болоход драм тань руу ирэхээ болдог. Та сүрэг ярианд оролцохоос татгалзахад асуудал хутгах гэж ирдэг хүмүүс аяндаа холддог. Харин инэрэнгүй байдлыг үнэлдэг сэтгэлүүд таныг таньж эхэлдэг. Та хов ярианаас гарахын тулд хатуу ширүүн байх шаардлагагүй. Та хэн нэгнийг зэмлэх, ичээх, лекц унших хэрэггүй. Үүнийг илүү бодтой
хэрэгжүүлэхэд амар болгоё. Дараагийн удаа хэн нэгэн таныг тэр хуучин тоглоом руу татах үед тэр юу хийснийг сонссон уу? Түүнд юу болсныг би чамд ярьж өгье гэж хэн нэгэн хэлэх үед та зүгээр л инээмсэглээд ингэж хэлж болно. Энэ тухай ярихад надад тухгүй санагдаж байна. Энэ бол тэдний ярих түүх, минийх биш. Ямар ч драмгүй, ямар ч урт тайлбаргүй. Зүгээр л хаалгыг зөөлөн хаах. Хэрэв та өөрөө хов ярих хүсэл төрж байгаагаа анзаарвал та гомдсон, уйдсан, эсвэл анхаарал хүсэж байж магадгүй. Тэгвэл дүр зогсоод өөрөөсөө асуу. Надад яг одоо үнэндээ юу хэрэгтэй байна вэ? Надад дэмжлэг хэрэгтэй байна уу? Намайг анзаарах хэрэгтэй байна уу? Эсвэл бусдтай холбогдсон мэдрэмж хэрэгтэй байна уу? Жинхэнэ хэрэгцээгээ нэрлэх үед та үүнийг илүү эрүүл аргаар хангаж чадна. Жишээ нь та тэмдэглэл бичиж болно. Эсвэл хэн нэгэн рүү залгаад өөрийн мэдрэмжийн тухай ярьж болно. Бусдын амьдралын тухай биш. Та драмын оронд үнэнч байдлыг, сонцсон байдлын оронд инэрлийг, уралдын оронд чимээгүй байдлыг сонгох бүрдээ таны эрчим дэвшилдэг. Таны нэр хүнд зөвхөн таны ярьдаг түүхүүдээр бос тараахаас татгалзсан түүхүүдээр ч бий болдог. Одоо бүгдээрээ дараагийн зүйл рүү орцгоё. Та мөнгөний тухай хэрхэн ярьдаг вэ? Ялангуяа санхүүгийн бэрхшээлтэй үед. Төлбөрүүд, үр зээл, гинтийн зардлууд таныг жижиг, хүчгүй мэт мэдрүүлж чаддаг. Тэгээд та би мөнгөгүй, надад хизээж хангалттай мөнгө байдаггүй, амьдрал хэд үнэтэй, санхүүгийн хувьд надад юу ч бүтэлтэй байдаггүй гэх мэтээр ярьж эхэлдэг. Та үүнийг найзуудаа, гэр бүлдээ, заримдаа бүр хошигнол мэт хэлдэг. Гэхдээ даалт ухамсар инээгээгүй байдаг. Тэр сонсож байдаг. Таны даалт ухамсар давтагдсан үгсийг заавар гэж хүлээн авдаг. Та дахин хизээж хангалттай байдаггүй гэж хэлсээр байвал таны дотоод систем дутагдал дээр төвлөрч зохион байгуулагддаг. Ингээд та хомслыг анзаарч эхэлдэг. Та боломжуудыг анзаарахгүй өнгөрөөдөг. Та боломжийг өөрөө ч мэдлгүй сүйтгэдэг. Энэ нь та муу эсвэл сул дорой учраас биш. Та өөрийн хэл яриагаараа өөрийгөө ховсцсон учраас тэр. Нэг зүйлийг маш тодорхой ойлгох нь чухал. Та санхүүгийн бэрхшээлээ хүлээн зөвшөөрөх бүрэн эрхтэй. Та түрээсээ мөнгө эсвэл хүүхдийнхээ хэрэгцээний талаар санаа зовж байхад бүх зүйл зүгээр мэт жүжиглэхийг би хэлээгүй. Үгүйсгэл бол эдгэрэл биш. Миний хүсэж байгаа зүйл бол нөхцөл байдлаа өөрийн үнцэнээс салгах. Ийм хоёр өгүүлбэрийн хооронд маш том ялгаа бий. Би мөнгөний тал дээр бүтэлгүй хүн. Эсвэл би одоогоор санхүүгийн хүнд үеийг туулж байна. Нэг нь насан туршийн ялмит сонсогдно. Харин нөгөө нь маш том номын нэг бүлэг шиг сонсогдно.
Та өөрийн банкны дансан дах үлдэгдэл биш. Та одоогийн үр зээл биш. Та мөнгөтэй холбоотой алдаанууд биш. Та бол суралцаж, хөгжиж, хувьсаж байдаг оршихуй. Мэргэн ухаан, сахилга бат, элбэг хангалуун байдал руу өсөж чаддаг хүн. Тиймээс бид ярих хэлбэрээ өөрчилж эхэлнэ. Худал хэлхийн тулд биш, харин шинэ хаалга нээхийн тулд. Би гацчихсан, би мөнгөгүй гэж хэлхийн оронд би санхүүгээ дахин зохион байгуулж байна гэж хэлж болно. Үүнийг сонсоход таны биеийн мэдрэмж өөрчлөгдөж байгааг анзаарч байна уу? Нэгэн цаашлагдсан мэдрэмж төрүүлдэг. Нөгөө нь үргэлжилж байгаа ажил, хөгжлийн явц мэдрэгддэг. Мөнгө маш хэцүү гэхийн оронд би мөнгийг өдөр бүр илүү ойлгож байна. Би илүү сайн санхүүгийн менежер болж байна гэж хэлээрэй. Ийм жижиг өөрчлөлтүүд өөрчлөлт боломжтой гэдгийг таны оюун ухаанд суулгаж өгдөг. Хэрэв та санхүүгийн байдлынхаа талаар хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй бол үүнийг найдваргүй гомдол мэт биш, амьд төлөвлөгөө мэт хэлж сураарай. Жишээ нь одоогоор би бага зэрэг хүнд байдалд байна. Тиймээс би А зардлыг багасгаж, Б-г нэмэгдүүлж, Д-г судалж, санхүүгийн байдлаа сайжруулах гэж байна. Тэгээд энэ нь хэр өөр мэдрэмж төрүүлж байгааг анзаараарай. Та хохирогч байгаас оролцогч болж хуурч байна. Энэ надад тохиолдож байна гэдгээс би үүнээс гарах замаа идэвхтэй бүтээж байна гэж өөрчлөгдөнө. Мөнгө тодорхой байдал болон хүндлэлд маш хурдан хариу өгдөг. Та өөрийгөө үрд зүрсэн мэт ярил, ямар ч зүйл хийсэн ялгаагүй мэт аашилдаг. Харин та өөрийгөө суралцаж, дахин зохион байгуулж байна гэж ярил, та дараах зүйлсийг хийх магадлал илүү өндөр болдог. Төсвөө зөв барих, шинэ мэдлэг сурах, тусламж хүсэх, бусдад сэтгэгдэл төрүүлэх гэж илүү зардал гаргахаас татгалзах нь өндөр болно. Би суралцахад бэлэн байна гэдэг бол элбэг хангалуун байдлын хамгийн хүчтэй баталгаажуулалтын нэг юм. Хэрэв та би баян амжилттай байна гэж шууд хэлэх нь худал мэт санагдвал та тэгж хэлэх шаардлагагүй. Харин та би мөнгөтэй илүү эрүүл харилцаа бий болгоход бэлэн байна. Энэ бэлэн байдал л зонхыг нээдэг. Дараа нь аажмаар та өөр сонголтууд гарч ирж байгааг анзаарч эхэлнэ. Мөн би таныг нэг зүйлийг анзаараасай гэж хүсэж байна. Санхүүгийн гомдлыг ихэнхдээ хүмүүс бусадтай холбогдох арга болгон ашигладаг. Бид бүгд мөнгөгүй, амьдрал аимшигтай. Бүх зүйл найдваргүй. Ийм мэдрэмж хуваалцах үед та харьяалагдж байгаа мэт санагдаж болно. Гэхдээ үнэн дээр энэ нь агааргүй өрөөнд харьяалагдж байгаа хэрэг юм. Үүнийг ойлгосон үед та зөөлөн байдлаар шинэ замыг сонгож чадна. Та төгс байх шаардлагагүй. Та зүгээр л анзаарч эхэл. Хов ярих хүсэл төрөх үед анзаараад түүний оронд сайн сайхныг ерөө.
Мөнгөний талаар гомдлох хүсэл төрөх үед түүнийг өсөлт, зорилгын илэрхийлэл болгон зөөлөн өөрчил. Жижиг сонголт бүр амьдралынхаа луужинг 1 градус хөдөлгөхтэй адил. Одоо надтай хамт гүнзгий амсгал авъя. Боломжтой бол гараа зүрхэн дээрээ тавь. Би бусдад болон өөртөө инх тунх газар байхыг сонгож байна. Та оройтсон хүн биш, та төрсөн хүн биш. Та зүгээр л өөрийн эрчмийг хамгаалах шинэ аргуудыг сурч байна. Ингээд үүнийг дадал болгох үед та маш үнэтэй нэг зүйлийг олж мэднэ. Та эрч хүчээ, хов болон найдваргүй байдлын тухай үгсэд бага зарцуулах тусам хайр, тодорхой байдал, элбэг баялагийг бүтээх илүү их хүчтэй болдог. Таны дуу хоолой ариун зүйл. Үүнийг таны амьдрал сонсож байгаа мэт ашиглаарай. Учир нь үнэхээр сонсож байдаг. Төгсгөлд нь таны эрч хүчний хамгийн эмзэг, хамгийн үзэсгэлэнтэй, мөн хамгийн амархан буруу ойлгогддог хэсгийн тухай ярив. Энэ бол таны хийдэг сайн зүйлс. Таны инрэл өгөөмөр зан. Хүмүүст туслахын тулд өөрийн цаг хүчээ зориулсан мөчүүд, хайр дүрэн үг хэлсэн үеуд, шөнө орой болтол тусалж суусан цагууд, багч гэсэн мөнгө шилжүүлсэн мөчүүд, урт захиа илгээсэн үеуд, хэн нэгэн сэтгэлээр унаж байх үед тэрч байсан мөчүүд. Та амьдралдаа маш олон сайн үйлс хийсэн. Энэ нь таны санаж байгаагаас ч илүү олон. Мөн би нэг зүйлийг мэднэ. Заримдаа хийсэн сайн зүйлсээ багахан байдлаар дурдмаар, хөнгөнөөр хэлмээр, зүгээр л хуваалцмаар санагддаг. Хүүх та үнэхээр сайн хүү юм гэж хэн нэгэн хэлээсэй гэж хүсдэг. Харагдахыг хүсэхэд буруу зүйл байхгүй. Үнэлэгдэхийг хүсэхэд ч буруу зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр би танд маш нарийн нэг зүйлийг харуулахыг хүсэж байна. Таны инрэл, сайхан сэтгэл, бусдын алга ташлтаас хамаарах тусам тэр сайхан сэтгэл таныг дүүргэхийн оронд шавхаж эхэлдэг. Жинхэнэ сайн үйл сэтгэлийн тань гүнд байдаг. Оюун санаа намайг юу хийснийг хардаа, намайг ямар сайн хүн бэ гэдгийг хараач, би хэр их золиос гаргасныг хараач гэж хэлж эхлэх үед энэ мөчөд эго оролцож эхэлдэг. Энэ мөчөд тайз бий болдог. Хүмүүс таныг хүссэн шиг хариулахгүй үед та ядарч, гомдож, сэтгэл гонсойж эхэлдэг. Дараа нь та өөртөө ингэж хэлж магадгүй. Харвуу хинч намайг үнэлдэггүй. Хинч надад талархдаггүй. Би ер нь яах гэж ингэдэг юм бэ гэж хэлж магадгүй. Сайхан сэтгэлийн гэрэл тасралтгүй танигдах ёстой болсон үед хэр хурдан гашуун мэдрэмж болж хуурдгийг анзаарч байна уу? Одоо нэг хором ингэж төсөөлөөд үзээрэй. Таны хийсэн сайн үйлбэр жижигхэн гэрлийн туяа болж эхлээд өөрийнхөө зүрх рүү очоод
дараа нь дэлхий рүү тардаг. Та үүнийг цэвэр чимээгүй хийвэл тэр гэрэл илүү хүчтэй тод болдог. Тэр таны дотоод суурийн нэг хэсэг болдог. Харин та сайн зүйл хийснийхээ дараа тэр дор нь хүн бүрт хэлж, нийтэлж, батлах гэж яарвал тэр гэрэл өөр нэг мессежтэй холилдож эхэлдэг. Хүмүүс анзаарсан үед л би үнцэнтэй гэдэг итгэл үнэмшил. Тэгээд таны дотор өөр програм бий болдог. Энэ нь төгшөөрийн програм. Тэд харсан болов уу? Тэд талархсан болов уу? Тэд гайхсан болов уу? Ингэж эхлэхэд сайн үйл бэлэг байхаа болж солилцоо болж хувирдаг. Та энэрэнгүй сэтгэлийг өгсөн. Гэхдээ өөрөө ч мэдлгүй хариуд нь баталгаажуулалт шаардсан байдаг. Тиймээс тэр баталгаажуулалт ирэхгүй үед та маш их гомддог. Танигдах хэрэгцээтэй холилдсон инэрэнгүй сэтгэл ядаргаа болж хувирдаг. Харин чимээгүй инэрэл гүн тайвширлын их үүсвэр болдог. Би таныг хизээч юу ч хуваалцаж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Заримдаа бид заахын тулд, урам өгөхийн тулд, санаа өгөхийн тулд өөрийн хийсэн зүйлээ хуваалцдаг. Намайг хар гэж хэлхийн тулд биш. Харин хайр ямар хүчтэйг хар гэж хэлхийн тулд бид заримдаа өөрсдийн түүхээ хуваалцдаг. Энэ хоёрын хооронд маш том ялгаа бий. Нэг нь эгог томруулдаг, нөгөө нь хамтын зүрх сэтгэлийг тэжээдэг. Тэгвэл та өөрийн дотор энэ ялгааг хэрхэн мэдэх вэ гэвэл та түр зогсно. Биеийнхээ мэдрэмжийг анзаарна. Дараа нь өөрөөсөө асууна. Би яг одоо яагаад энэ түүхийг ярихыг хүсэж байна вэ? Хэрэв үнэн хариулт нь би үл анзаарагдж байгаа мэт санагдаад байгаа учраас гэж хэлж байвал таны зүрх үзэгчд биш, эдгэрэл хүсэж байна гэсэн үг. Ийм мөчөд өөрийн сайн үйлээ бусдад харуулах гэж яарахын оронд та өөрийн дотоод хөвгт рүү эргээд ингэж хэл. Би чиний хийсэн зүйлийг харж байна. Чи хэрэг хичээснийг би харж байна. Би чамаар маш их бахархаж байна гэж хэл. Гараа зүрхэн дээрээ тавиад энэ мэдрэмжийг жинхнээсээ мэдэр. Та сайн хүн гэдгээ мэдрэхийн тулд дэлхийд даяараа таны төлөө алга таших шаардлагагүй. Та бусдаас хайж байсан тэр үнэлгээг өөртөө өгч чадна. Хүмүүс өгөх боломжгүй эсвэл өгөхийг хүсэхгүй тэр баталгаажуулалтыг та өөртөө өгч чадна. Та өөртөө өгч эхлэх үед өөрийн сайхан сэтгэлийг батлуулахын тулд хэд их өгөхөө болдог. Та хоосноос биш, дүүрэн байдлаас өгч эхэлдэг. Энд бас маш чухал нэг сүнслэг хууль бий. Хинч мэдэхгүй үед хийсэн зүйл таны жинхэнэ хэн болохыг бүтээдэг. Нийгэм таны ил харагдах үйлдэлийг хардаг. Харин ертөнц таны хувийн нууц үйлдэлийг хардаг. Хинч мэдэхгүй байхад
Та сайхан сэтгэл гаргах үед, та уучлаад түүнийг хизээж дурдаагүй үед, та хурц үг хэлхийн оронд чимээгүйхэн өрөөл илгээх үед, энэ мөчүүд таны эрчмийг нэмдэг. Эдгээр нь таны өөртөө итгэх мэдрэмжийг гүнзгийрүүлдэг. Эдгээр нь таныг илүү сайн сайхан зүйлтэй нийцүүлдэг. Та үнэн шударгаар амьдрахын тулд танд үзэгчд хэрэггүй. Энэ сэтгэлгээ таныг сайн зүйл хийж, ядарч, гомдож, дараа нь хаагддаг тэр төгсгөлгүй мөчөлгөөс чөлөөлдөг. Ингэснээр таны энэрэнгүй сэтгэл бусдын нүдэнд хэрхэн харагдахыг удирдах стратеги биш, харин таны жинхэнэ оршихуйн байгалийн үргэлжлэл болдог. Мэдээж заримдаа та сайн үлсэхээ тухай хуваалцахыг хүсэж болно. Магадгүй та нэг оюутанд зөвлөгөө өгсөн, хөрштөө тусалсан, хэрэгцээтэй хүнд хандив өгсөн, гэр бүлдээ шин, эрүүл хэвшил бий болгосон байж болно. Хэрвээ та үнийгээ зөв байдлаар хуваалцвал энэ нь үнэхээр сайхан өглөг байж болдог. Хэрвээ та ярихаар шийдвэл таны үгс өөрийгөө бусдаас дээр гаргах биш, харин бусдыг өргөх байг. Та зүрхээ зөөлөн хിവэр байлгаж, сайн сайхнаа даруй байлгахыг сонгох бүртээ та өөрийн эрчмийг хамгийн гоёмсог аргаар хамгаалж байдаг. Ухамсартай яриа гэдэг нь төгс байх тухай биш. Харин та юу хэлж байгаагаа, яагаад хэлж байгаагаа мэдэрч байх тухай юм. Би танд зүрхэндээ хадгалж явах 3 жижиг алтан дүрмийг хэлье. Нэгд нь бага яр, гэхдээ илүү гүн яр. Ярих үедээ таны үгс үнэнч, энэрэнгүй, тодорхой байг. Хоёрт нь зөв хүнд зөв хэмжээгээр хуваалц. Хүн бүр таны сэтгэлийн урд игнэнд суух эрхийг олж аваагүй байдаг. Та хэн таны эмзэг түүхийг сонсхийг, мөн хэр ихийг өгөхийг өөрөө сонгож чадна. Хэрв таны ярих цорын ганц шалтгаан нь хор асгах бол дуугүй бай. Хэрв өгүүлбэр зүгээр уураа гаргах, довтлох, эсвэл өөрийгөө батлах гэсэн оролдлого бол та зүгээр л гүнзгий амьсгал ав. Та бага ярьж эхлэхэд өөрийн зүн савингийн шивнээ, шинэ боломжуудын зөөлөн тогшилт, өөрийн зүрхний чимээгүй дуу хоолойг илүү их сонсож эхэлдэг. Та нууж байгаа биш, та өөрийн амьдралыг ариун зүйл мэт хүндэтгэж байна. Таны эрчим бол таны ирээдүй гэдгийг санаж ав. Өөрийн эрчмээ хайраар хамгаал.